Энэ бол далд ертөнцөд далдартай нэрийн сонсоход бүх алуурчтайдаг. Дамагт алуурчин Сакамото аавш Огами Жузо. Нэг өдөр ажиллаа хийж дуусгаад мөнгөтэй цонхийн нэгтэл дотор нь мөнгөш хаархаа шилдэ хоосон зүгийн өрөөхэн тэрдээ шал дэмий гордоод гэртээ арчлахын тул зүгийг гарч ирээд хүзөөнд нь хадж ирэхлөө. Дамагт алуурчин Огами Жузогийн амьдрал энэ өдрөөр дуусгаар алжээ. Гэхгүй юу? Тэгээс яриад харчил зүгийн хүн болсон бидیں۔ Жок. Жохон хөөхөд болцсон байваа. За тэгээд үргэлжлүүлэхээс өмнө удахгүй хичээл орох чаатай холбогдуулаад гоё мэдээд болгоё. Цааш нь Essenti Beauty дэлгүүр болон Essenti онлайн дэлгүүрээр үргэлжлүүлсэн хүмүүст 20,000 төгрөгийн купон бэлэг болгон өгөхөөс гадна 100,000, 200,000, 300,000 төгрөгийн худалдаа авалт тус бүрт Essenti-гээс бэлдсэн гарын бэлгэнүүдээ сонгоо авчулнаа. Мөн багшийн дэдийн төгөлдөр төв салбарт 9 сарын 1-нд сурагч нарт зориулсан Glow Day event, 9 сарын 2-нд оюутан залуус зориулсан Student Skin Care event зарлагдсан байгаа юм биш үү? Ивент дээр AI Skin Analyzer хувийн өнгө тодорхойлох үйлчилгээ өн төлбөргүй хийгдэх нэ. Энэ бол манай ахын экс эхнэр бас эрдэмтэн Эри. Энэ зүг нь хүний гараар бүтээсэн мутацтай зүг явуулж таарна. Тиймээс буцаад хэвэндээ орохын тулд бүтээсэн хүнийг олох шаардлагатай боллоо. Явтач хүүхэд болсон Огами алуурчны ажил явуулахын гэтэл босс нь за сайн байна. Тэгвэл чамдаг төгөрсөн ажил байна. Дунд сургууль сур гэж агс. Боссынхаа нөхөн дараа жил дунд сургуулийн сурагч болох учраас ямар сургууль болохын судлалахаар болжээ. За мэдээж нууцаар сургууль судлах учраас өөрийнхөө жихэн төрхийг нууж анги хам талантайгаа усах ёстой. Тиймээс Огами туслахаар түүний хамтарч Некото ирж тасаанууд нь шилжүүлж явууллаа. Хичээлийн шинэ жил эхэлж Огами ангитай өөрийгөө танилцуулна. Намайг Огами Жузо гэдэг. Чаддаг зүйл мэргэн бодох гэж ас. Өөрийгөө шууд бариад өгчдөг нас. Тэгсэн хичээл таарахуд хоёр охин ирснээр албаар түлхэж унаад үдэж гарлаа. Ямар ч тач Огами анхныхаа дунд сургуулийн хичээлийг үзээд анх удаа хасгатай тоо хараад бүрүүлчтэй. Өдөө хүртэл тоог дандаа өксөж явдаг гэж ойлгодог байжээ. Үүнээс хойш түүний хамгийн дуртай зүйл нь хичээл хийх болов. Гэтэл нэг өдөр сургуульд нь гаш тантай нүцгэн залуу үзэгчээ. Нөгөөх нь явж ожиг Огамиг өддөг хоёр охин лөө зүглээд энэ үед Некото Огамид наа өрөө зүгээр орчих юм уу? Таныг өдөөд исэн бицтэй гэхэд за өдийн насанд иймхэн зүйлд хэн нэгэнд үс хонцон санаатахын чайшин. Гэт хажуудах сурагчийн шохоог нь унагж доош харангуут нь самбар арчигч цэвэрлэгч хэдэж араас нь буудаад шохоон тоосоор нь манан үсгэж манан дотор нүцгэн гаж донтон юучгүй болгож хаялаа. За тэгсэн шохоон тоос арилаад нөгөө хоёр охин чинь харчин. Огами банцсан да. Би биш гэж ас. Үүний дараа Огамигийн ангийнхан групп чатнээсээ манай үнийг анчваа. Гэхдээ нөгөө хоёр охин чинь нэг ангийн чинь адилхан л нэмэх хэрэгтэй гэд Огами дээр ирж бид хоёрыг аварсанд баярлалаа гин. Нэг өдөр Эри Огамирыг залгаж зүгийг хийсэн хүнийг олчлоо гин. Энэ бол Огамиг хатгсан мутацтай зүгийг бүтээсэн Mitsuoka компани захирлын охин Норен. Чи Норен танааслаа жоохон ч л мэдээлэл цуглуул. Тэгэхгүй бол чамаа буцааж чадахгүй гинтээ. Огами Норентэй яриа өтөх гэд нэрийн дотсон чинь л яав. Эвгүн бэ харьлаад өгөхгүй из гэж авдیں۔ Хөөрхи Огами хөгшөөх болохоор залуу охин эвгүн бэ гэж хэлүүлээ сэтгэл зүрхэнд нь гүншарх үсчээ. Энэ үеэр дээрлэх хоёр ирж таарад Огами Норенны талаар асуулаа. Норен бол чадварлаг, ухаантай. Сургуулийн хамгийн хөөрхөн бас гэр бүл нь баян болохоор нэлээд одолтой. Үүнээс болоод хөвгөө түүнээс байн гоё хийгэж гойд юм байна. Энийг сонсоод Огами шууд бууж өгөөд рамны газар артал. Норен ажилч идэв. Энэ сургуулийн сурагч цагийн ажил хийж болтгүй юм байл да. Норен бандсан да. Намайг ажилтдаг гэдгийг хинч ч битгий хэлээч гэж гойно. Огами Норенны баян хэрний ажил хийгээд байгааг гайхахад Норен би авгаахтай тасалж байгаа. Би ирээдүйд рамны газар ажиллуулна гин. Бас Норен дэрэгтэй хүн дургүй өөр нэг шалтгаан бий. Аав нь дөнгөж дунд сургуульд орсон охинтой ирээдүйн нөхөр хайж баахан залуучуудтай уулзалдаг. Нөгөөдөл нь ч Нореныг эвгөөнүүдээр хараал. Тэгээ сэтгэлээр унах болгонд авгаахын түн дамттай рамен өгдөг байжээ. Тэгэл рамен дуртай. Манай ахын хамгийн дуртай болсон рамен болохоор хамтдаа рамен ярьж яваад гэр гэрлүүгээс салсан чинь шууд Нореныг хулгайлаад явчдیں۔ Огами шол цахилгаан шон дээр яварч хүндрээс салхины чигийг тооцоолж ягаад мангар холоос машинд нь GPS суулгачлаа. Тэгсэн Нореныг хулгайлсан гараад нь Mitsuoka компани нууцыг авахар ирсэн баш таарна. Тэр нь Норен дага. Тэгсэн Норен өөрөө ч мэддгүй. Тэгээд яг тамлуулдгийн даваан дээр Огами ирж Норенны нүдийг дараад бүгдийн нам бодож архилаа. Нореныг төрдөг тэрэгэн дээр суулгаж дайсан гарч ирэнгүүт тэргээрээ сумыг хааж зөрүүлж бодоод шатаар төрдөг тэргийг нисгэж Нореныг үүрч аваад буцаад тэргэндээ суулгаж зогтлаа. Тэгсэн босс шинэ нөхөр нь машинтайгаар ирээд яг мөргөлтгийн даваан дээр өнөөл тэргээ шидэж нам болгоо. Төрдөг тэрэг мандтугай. За тэгсэн хичээлдээ дортой Огами математикийн хичээлд үсэг орж ирэхэд л ойлгохоо олчлоо. Некотогоос асуудал Некотоос хичээлдэм үү? Эригээс асуудал завгүй багшаасаа асуу гин. Тэгтэл Огамигийн багш нь өөрөөс нь дүү болохоор асуухаа санаан зовоод ийн гэж ас. Тэгээ шаналж идэл ангийнхан цэнхэр өст Рио ирж юу болсон асууна. Огами учрыг хэлтэл Рио түнд математик зааж өгөхөр боллоо. Ийн хамт хичээлээ давтсныг шалгалтандаа 100 авчааджээ. Огами бөөм баярлсандаа уйлж Риог багшаа гэж дуудана. Ямар ч тач Огами найзтай болж чадлаа.
Хамт хааланд орж цэнхэр ус мөрөөдлөө ярина. Түүний ээж нь Рёг бага хахад өвчнөр нас орчээ. Тиймээс Рё багаасаа эмч болохыг зорж хичээлээ шандаж хийсээр ирсэн билээ. Энийг сонсоод Огами бас л уйлчваа. Тэгсэн яриаг нь сонсоод нэг ах. Ямар юмны чинь нэмч вэ? Орчин үеэ мэтрээч тэнийг юм уу? Гэснээ Огамиг бас модлоод эхэлтийн балачин. Рё шууд л босч ирээд намайг муулж ялгахч найзыг минь доромжлохыг харж дэсгүй. Гэхэд эргэн тойронд нь байсан бүх хүмүүс нөгөө ахыг дуу нэгтэй хөөж гарлаа. Та нар ч бас хэн нэгний төлөө шудраг зүйлийн төлөө дуу нэгтэй байж нэгдэж муу муухай булхаа босромог зүйлийн эсрэг хамтдаа тэмцээрээ. Манай хоёр гэрлүүгээ харж явтал үнэ ах үс санаад манай хоёрыг ус руу унах гэж явахын Огами аль хэдийнэ тооцоолж эргэж хараад гортыг шидэж дугуйг нь онхолтуулаад өөрийг нь гол руу унахчваа. Огами Ёг нь охинтой даанч ажилласаа болоод гэр бүлтэй цаг гаргаж чаддгүй болохоор эхнэрийн салах шийдвэр гаргажээ. Тэгээд бас гэрээ цэвэрлэдэггүй, хоол хийдэггүй. Ер нь тэр бүгдийг эмэгтэй хүний л ажил хийж явдаг за. Ямар ч тач өнөөдрөөс клубүүдийн үйл ажиллагаа эхэллээ. Рио болохоор Кендогийн клубт явна гин. Огами клубүүдийн зар харж агаад ахын клуб гэж чалж хараад угаасаа баахан өгтөөдлөгаа илхүү гэд хэлчихвэ. Тэгсэн цэнхэр үстэгч ахын клубын ахлагч Чисато Огамигийн хэлснийг сонсоод одоо ич нь өөр болсон шүү дээ. Хүн бүр л өөрийнхөө бүхсийг өөрөө л арчих хэрэгтэй. Гэсэн чинь манай ах ойлгоноос. Тэгээд өнөөдөр манай клубын нээлтийн үйл ажиллагаа болно. Ирэхгүй бол Риотой уулзахгүй шүү гэд орцолж Огами очихосоор аргагүй боллоо. Тэгээд Чисато Огамид санал тавьж хэрвээ манай клуб чам таалагдвал чи ороорой. Таалагдахгүй бол 6 сарын турш чиний зарц цолъё гиндэ. Ингээд Огами анхныхаа месошил оны гэрийг хийж үзлээ. Тэгээд Чисатод яах вэ? Дажгүй байлаа гин. Оройн Огами хийсэн хоолоо Некота тогтол Некота. Гүү эхнэр охинтой өвдгөө мө гэсэн чинь сайныг ухаараа бололтой хоолоо өгч явууллаа. Тэгтлээрээ нөхнөөс нь дуудлага ирж амттай байлаа. Баярлалаа гин. Эрдөө энэ гурван үг Огамигийн бодлыг өөрчилж ахын клуб дэлсэн байдаг юм. За тэгсэн энэ клубд нас Норын орохоор иржээ. Ирээдүйд драманы тогооч болох болохоор ийшээ орё гэж хэлсэн байна. Гэхдээ тэгсэн Некота гинтл таныг буцаах аргыг олчлоо. Норынтэй гэрэл гэж авдیں۔ Норины аав нь интернетт Норынтэй гэрэлсэн хүнд компани өв залгамжлуулна гэсэн зар тавьжээ. Хэрвээ компани манай хэдийн гарт орвол зөгийн нууцыг мэдэж Огамиг хуучин төрхөнд нь буцааж чадна. Гэтэл манай ах заяа охиншгийн үнтэй гэрэлтийн гэд өөр арга хайхаар боллоо. Маргааш нүнэх зараас болоод Норынтэй өрхөх гэсэн хүмүүс бүр ихсч Норын сүулдэ Огами миний найз залуу гэж хэлчихдээ. Манай ах бүр шок. Үүнээс болоод Огамиг цааш нь харуулах гэсэн хөлтөд араараасаа гарч ирж манай ах ямар дон сургаалын хөлтөдийг зодолтой нэж 3 дахраас үсрээ зогчлаа. За харин тэгээд ганц зүгээрс дуусахгүй. Норыныг өнлөх баахан чадварлаг хөлтөдөөс гадна Мицуока компани нууцыг авах гэсэн алуурчид ирнэ. Энэ бүхний мэдээд Огами Норыныг хамгаалахар шийдэж манай хоёрын хооронд ч үерхэл эхэллээ. Үгүй яхаа Огамид Норын өөрийнх нь охин шиг санагдсан билэлтэй. За тэгсэн шууд л эхний алуурчин ангид нь шилжиж иржээ. Тэр бол кунфугийн мастер, далд ертөнцид хоёрт ордог чадварлаг бүлгэмийн алуурчин Шин. Өөрийгөө танилцуулах гэж самбарын урд гартал. Юу ч хэд чадлагүй судалтай сочваа. Харин Шин Норыныг хараад жихнээсээ дурлж хичээлийн дараа уулзъя гэсэн захиа өглөө. Норынч найз залуугаа дагуулж иртэл Шин амандаа өгчтэй байдیں۔ Өгж өгжүүл сандардгүй гинэ. Тэгээд чи Огамигаас Норын эсвэт залуу гэх суудлыг дэнчин тавьж нэгийн эсрэг нэг үзэлцээ гин. Норыны аав Огамид нэг юм үзэг өгжилтэй. Тэр нь сүйт залуу гэсэн баталгаа. Харин хүмүүс Норыны сүйт залуу болох тулаан дуудаж нэгийг ялж хамгийн сүүлд үзэгтэй үлдсэн хүн Мицуока компаниг өв залгамжилж авах нэ. Огамич чамшиг хэтэрхий ганч хүнд Норыныг өгч чадахгүй гэд тулааныг зөвшөөрч нэг цагийн дотор Шин Огамигийн аманд ууч зөөлгөж чадвал тэр ялна. Ингээд Норыны сүйт залуун суудлыг дэнчин тавьсан тулаан эхэллээ. Огами Шиний бүх тайралтаас бултаж сүүлчийн 1 минут толтлээ. Шин нууц аргаа ашиглаж мянган сосгны дайралтаа хийж Огамиг болтонгот 2 гарын хөлж яг буух газарт нь сосгтой тармуур тавиад аманд нь сосг орхосоор аргагүй болголоо. Гэтэл нөгөөх нь зогсч тармуур дээр унах үед Огами аль хэдийнэ болтоос мултарч өөрийнхөө урд уяа татсан байжээ. Ингээд Огами яллаа. Тэсэн Шин бууж өгөхгүйгээд ахын клубд орсон байдаг юм. Нэг өдөр клубаараа товчоож сурахнэ. Тэгсэн Шин зүг бас ингэж ашиглаж болдог байсан юм уу? Хор төрхэд хүн алдагл гэж утсан штт гэсэн манай ах. Харин тийм гэж бас. Харин өнөөдөр ахын клубийнхан бейсболын клубд нэг ирэх хийж өгөхөр боллоо. Тэгсэн энэ клубт нь дунд сургаалын хүүхэд гимээргүй. Мангар өндөр том биетэй Unicorn гэж нэрлэгддэг Тэмаг их чадварлаг сурагч байт юм байна. Нэг онийг ирээ эцснээ Огамид. Нэг эсрэг нэг үзье. Ялал Норыны найз залуу болно гэсэн бидтэй гин. Норынч би бинэ танигчгүй ээжиж би чамтай яаж үрэхтیں гэсэн чинь чамд сайн мэн дэвшээ. Огами нүдэнд тороотойгоо болохоор үзэж байгаа гин. Ер нь өөрийгөө хамгийн лаг гэж боддог мангар өөртөө ихтэй гараана. Тэгээд Огамиг Шинтэй тулж байгааг нь хараад тийм үү ахын клубын сурагч бас сурагчтай анхаарлын төвд орсон гэж уран хүрсэн инэ. Манай ах клубын доромжлоо гэж уурлаад хөл бөмбөгөр 3 эсрэг 3 үзэх саналын хүлээн зөвшөөрлөө. 3 эсрэг 3 учраас Шин бор өст 2 нэмэгдлээ. Ийм тэмцээний өдөр ирж тэмцээн эхлэхээс өмнө Огами чи аль сүйт залан суудлыг авч болно. Гэхдээ бид
айлбал манай клубийнхнаас уушлахгүйгаарэ гэсэн чи Тема. Наа чин барыг битгий уушлахгүй гэдэг юм шүү. Би бас ялах нь тодорхой юм чин гиндэ. Ямар ч тач тэмцээн эхэлж Огами бөмбөг автал Темаарч болоогаад шууд л талбайн голоос цөлчлөө. Гэхдээ шин хамгаалч бөмбөг нарсангүй. Тэгээд ирсэн бөмбөгийг Огами цагтл ямар ч бөмбөгийг асуудлахоо тогтоож чаддаг Тема арай л хийж тогтоож ийн. За тэгсэн шин байхгүй. Түрүүний Темагийн бөмбөгийг хааж агаад угжаа алга болгочих. Тэгээд Норын ногоон өст хоёр Жорны угжийг авахар яваад эргээд ирэх хооронд шин бүр санд байг болцсон бид үстэй. Ашгүй угжаа зүгээд шал өрхөн болоод өглөө. Гэхдээ энэ Тема ч бүр амар. Марадона эргэлт хийж хоорч гараад дрибл хийж авсаар Баачирагийн хөдөлгөөний хийж гол орууллаа. Нэг оноо алдаж Огами Тематай халц нэг эсрэг нэг үзгээр оллоо. Далд ертөнцийн шилдэг алуурчин, спортын шилдэг тамирчин хин ялах бол Огами Темагийн хордыг үзэж бөмбөгийг боож ирэхдээ зэрэгцэн хоёр талаас нь хашиж туллаа. Гэхдээ Огами хүчээрээ илүүрхэж хөлийн гэмтэл өшгөлөөд нэг оноо авна. Тэгтэл Тема бууж өглөө. Үүнээс илүү гэмтэл авч чадахгүй гин. Тэгээд хөлөө бариас сууж идэл Чисато хөлийн боож өгөөд ахын клубийнхэн таяг гээд хэрэгтэй зүйлс авчирлаа. Тэгсэн Тема дайсандаа яагаад ингэж сайн андаад байгаа гэсэн чин Чисато наа толгой чин дайсан манай талхээс өөр юм байдаггүй мүү. Хэдий чиний хэлсүүг миний уурах үргэсэн ч хүн хүндээ хэрэгтэй. Гэхэд Тема нэг зүйл ухаарсан бололтой гимшиж ялгцсандаа ч биш. Үнэхээр л хэлсэндээ гимшиж байгаа учраас намайг уучлаарай гин. Тэгсэн маргашин Тема клубт нэрээд Чисатод би чамд сайн хоёлаа үерхий гэж авдیں۔ Хажууд нэрё манай ихчэд яасан инэ юникорн ч байна уу попкорн ч байна уу арси чинь хоолно шүү гэвэ. Ямар тач Тема Огамид чамайг юу нуугаад байгааг мэдэхгүй ч хизээ нэг өдөр баригчил таараа. Энгийн хүн надтай ингэж толцсон удаа байхгүй гин. Энийн норын нууцаар сонсоод ээживаа. За мэдээж агуу Темаг ялсан гих сургаар Огами од олж клубээс Огамитай нэг эсрэг нэг үзэлцэх хүмүүс гарч иржээ. Тэгсэн Тема хэвлэлт өөрийгөө гэмтэлтэй байсан учраас салгицсан гэж мэдүүлээд ашгүй Огами буцаад тайван сургуулийн амьдралдаа буцлаа. Гэтэл Чисато хос болцоонд яваад өгөөч гэдیں۔ Тема Чисатод хайртайгээ шалаадсан болохоор ганц болцоонд явчил зүгээр болно гэж боджээ. Яг харагдаач тий. Ингээд болцооны өдөр ирлээ. Тэгсэн манай ах бүр костюм пижактай ирж идэг нас. Уг нь Никото тослогсон боловч яг хувц сонх үед нь байхгүй ээж тараад Огами өөрийнхөө энгийн гэсэн хувцас өмсөд ирсэн байна. Ямар ч тач болцоо эхэлж гадуур хэсч хоолнд орж кино үзлээ. Тэгсэн Огами гинтл биен модож ухаан алдаад өгөхөн тэрдээ. Тэгээд кинон дундаараас сэртэл бацаад хөгшөө ахуулсан байдیں۔ Сандраа лугаалгын өрөөд гинт ухаарсан юм шиг үдийн насандаа дунд сургуулийн хүүхдүүдтэй хос болцооч шиг юу ээ. Заац. Ингээд буцаад төрхөндөө орсон юм чинь ингийн амьдралтаа буцъя гэсэн чинь норын хулгал хичваа. Энэ үеэр Чисато бас араас нь явах читэл Тема зогсоож чи зүгээр байвал болоо шт араас нь явж яах гэдэг гинтээ хэрцгий гаргая. Чисато ууралж юу гэж олж идэв хидээ дунд сургуулийн сурагчид гэсэн ийм хэрцгий ээж болохгүй. Чамайг ийм байвал би хизээч сайн болж чадахгүй гэд улчин тэгсэн Тема. Уучлаарай. Хүмүүс намайг бусдыг ойлгодоггүй гэж хэлдэг байсан. Одооноос би тэр зангаа засна. Чамайг бас дахиж үйлэхгүй. Гэт цагдаараа залгаж Чисатог харихыг хэллээ. Чисатог нь хамт явъя гэсэн чинь "Гүй, чи удаан юм чинь хэрэггүй" гэж бас дөнгөжл сая үйлэхгүй гэчихэд. За тэгсэн араас нь явсан Огами буцаад хүүхэд болсон байваа. Тэгээд холоологдсон газар ширтэл хоёр залуу байна. Тэгтэл энэ хоёрын далд ертөнцийн хамгийн лаг бүлгэмийнх нь өндөр түвшний аларчтай үл яах вэ? Жижиг нь 15 настай Казума, том нь 13 настай Казумагийн дүү Эжи. Казума манай ахлуу залгаж Нораны сүйт залуугийн суудлыг дэнчин тавьсан тулаанд дуудаж байна. Гэхдээ маргааш. Харин өнөөдөр Нораны зүрх сэтгэлийг өөрийн хоосын хүчээр булаана гинтээ. Огами ууралж ээжийг гольфор бодож эхэллээ. Манай хоёр салж яваад Огами дрооноор бууга авах гэтэл Казума ирээд дрооныг ботчихно. Буу нэхтрхи хол утсан болохоор Огами төмөр авч идээд чимээгийн сонссон ээжийг шууд л бодож. Буудсан хүчинд нь буу нисж ирээд Огами буутай боллоо. Тэгсэн манай ахын ард цагтаа гараад ирдیں۔ Огами Казумад болохыг хэлтэл Казума өчггүй бодож архилаа. Гэтэл Огами бооны сумын бооныхаа сумаар хааш үдээ. Казумагийн толгойд шууд л ёнк гэд чи арай нөгөө домогт долорч Огами жууза юм биш үсттэй. Гэхэд Огами өөрийгөө баригчлаа гэж бодсноо. Гүү би Огамигийн нууц хөхтөн гэсэн чинь Казума итгэнаас. Казумагийн зарлага нь өөрийн ганц хайртай дүү болох ээжийг буцааж эдгэхийн тулд дүүгээ Мицуака компани өв залгамжлагч болохоор шийдсэн байна. Тэнд дүүг нь эдгэх нууцчор байгаа гэв. Тэгээд гал гаргаж ирээд эргэн тойронд нэсэн бүх хүмүүсийг ховтож бүгд л Огамиг хөөж эхэллээ. Бүр гал унтрагч хүртэл дуудсан байдیں۔ Огами гал унтрагчаар бүгдийг нам шүршиж унгатал артан Чисато ирсэн байваа. Тэгсэн Казума ч хооснаас гадна тэр хувиргалтын мастер болж таарсан. Огамид гиндүүлж ярьтаад өөрт нь олон ээж ирүү дайрах боломжгүй болох хавс хийчвэ. Ингээд манай ах Казумароо дайрч чадахгүй болоход гинтлэгцтэйшээ буудаад эхэлдیں۔ Тэгээд Казумаг саатулч нуугтал өнөөгч нь хүн барьцаалаад ахыг хүчээр гаргаад ирлээ. Тэгсэн нөгөө бууцсан суманд бууж ирээд яж захта Огами нуугч захта тэсрэх бөмбөг хийж байлуулад давчлуурын орны хөлөнд бууны сумын унж ирэх газараа тооцоолж ороо тавьсан байлаа. Дээш бууцсан сум нь 70% ондог гиндэ. Ингээд бууцсан сумнуудынх нь нэг нь онж Казумагийн ард дэлбэрээд дэлбэрсэн эрчимд нь Казума Огамид өөрөө очиж нам зохиолваа гэж. Гүй тэгсэн Казума ухаан алтахаас өмнө Норын сэрээд хамгийн түрүүлж харсан үндэ хүчтэй дурлах ховс хийцэн байгаа гэж авдیں۔
Огами шууд л Нораны зүггүй лээ. Харин Тэмма ээжигийн гольфийн бөмбөгийн эсрэг хөл бөмбөгийн бөмбөгөөр үзэж гин. Ээж янз бүрийн гольфийн цохиураар эргэлттэй ухаардаг цохилтууд хийж Тэмма өдөөс нь адилхан цохилтууд хийж тулна. Бас дундаа завсарлага аваад байгаамаа. Тэгсэн Огами ирээд ахын цааш нь харуулчлаа гэж хэлээд ээжийг уурлуулж ээжийг хамаг хүчээрээ цохилоо. Манай хоёр зогтож Тэмма чи ээжийг түр саатуулж би чам нууц шиглэлтэй харуулъя гин. Тэгэд бөмбөг агаар дээр эргүүлж эргэлттэй бөмбөгийг хамаг хүчээрээ цогтол ээжийг цохилтын дийлхүү ухаан алдаж унлаа. За тэгсэн Норын сэрч таарад Огамиг хараад дурлцнаа. Манай ах бүр шок. Хамаг өсөнд босоод юутайч буцаад ухаан алдалчлаа. Гэтэл Казума ирснээр гинтл сөгдөж хэрвээ ялагдвал өгсөнтэй ялгаагүй. Гэхдээ би чамаас гуй. Дүүг минь битгий халаач гэхэд Тэмма юу гэж алж идэв? Арай Огамигаас асуусан биш үсттэй гэхэд манай ах би бас юу гэж тэгдэв гэд манай дөрөв найрамдлаа. Энэ бүхний дараа Тэмма за одоо арай ихтэрнэ. Та нарыг яадаг хүмүүсийн гэж асуулаа. Тэгсэн Огами Казумагаар Тэммагийн өнөөдрийн дурсамжийг ярилцах ховс хийлгүүлтэл очиж Тэммад нөлөөлдгүй. Бүр хид чигээд нөлөөлдгүй нас. Өвг нь хинж найдвартай хортон гэдээсэн бич. Ингээд үнийг хэлхээсээр аргагүй боллоо. Манай ах чинь бүр ингээд нууц ажиллагаа дууслаа. Маргааш нас сургууль дээр хардаж үзэхдэггүй гэж бодчихсон Тэмма. Харин ч хүн алхаа ойлоод сургууль сурч өөр зам мөр хөөгөч гиндэ. Тэгсэн жинхэнэ цагтаа ирээд Казума Нораны ховсыг арилгаж шатлхүү салчваа. Маргааш нь цаатад Нораныг яаж аварснаа хэлэхдээ нөгөө хоёр холгооч чинь замдаа гинт катчбол тоглоод тэр хооронд нь Нораныг аваад зогтцсон гэж аавна. Тэгээд ангидаа эртэлрээ. Өчигдөр тэр Yon Corn-тай дөрүүлээ хос болцоонд явсан гинэ. Гэт бүр сүултээ Unicorn ч явахавлаа. Ямар ч тач Некото Огамигийн хальт буцаад төрхөндөө орсны нэрээ итгэлж тэр өдөр чинь юу эзний судлалахаар боллоо. Норын Огамид ховсын хүчээр дорсноос хойш Огами Норонтой таарахгүй жолох бүх аргаар зөгтөж хол байхаар шийджээ. Унтчих нь гитэж үзлээ. Хүнээр барьцаалуулж үзлээ. Сүүлдээ ширлээд араас нь гүйж үзлээ. Манай ах сүүлдээ бууж өгөө дээвэрт уулзч хоёлаа хоромчаар өргөж байгаастэй. Би чам сайн болж чадахгүй гэсэн чинь Норон шууд амиа орлох гэж наачдیں۔ Уг нь Казума бараг маргааш нь шилжиж ирээд ховсын арилган марлан гэсэн юм ирсэн чинь нэг тэрхий хүнд бэртээд 2-3 хонохоор болсон юм байна. Тэгээд Огами хурдан эргээд гуугаад исэн болохоор 5 цагт парк дээр олцохоор боллоо. Тэгсэн Норон зүгээр явчихгүй раманы музей орж бүр рамен хийгээд нөгөөдхөө авч харих байтугай тас халуун ногоотой гомь хийчихэд ийдгээ суучдیں۔ Ямар ч тач цагтаа амжиж ховсыг гаргаж чадлаа. Араасаа пингвин шиг харагдчих. Удалгүй ээжи Огамигийн ангид шилжээд иржээ. Огами алуурчдын донд хурал зохиож талд ертөнцийн хамгийн лаг 3 бүлгэмийн алуурчид цуглалаа. Огами одооноос эвтэй нартай байцгаая гэсэн шин. Наа жижигэн чи миний байг булаасан. Тиймээс чадахгүй гэж шуудал дараад хэллээ. Үргэлжлүүлж Огами чамдас гутарчлаа. Норны хажууд эсэрэж Нороныг хулгайлуулсан. Одооноос би Норонг хамгаална гин. Энэ өдрөөс хойш шин сталкер болсон байдаг юм. Ахын клубт 8 дахь ангийн жижигхэн охин бий. Хүн бүр түүнийг жижигхэн гэдэг болохоор гомдож, булчинтай болохоор шийджээ. Тэгээд авраг битээ Тэммагаас хэрхэн булчинтай болох талаар асуудал бүтэхгүй гэж хомдочлоо. Огами аргатаар өөрийн танил бар нэгчтэр дагуулчирна. Бар нэгч юу болсон сонсоод би өдийг хүртэл хинж дээрлэхүүлж басуулж байгаагүй болохоор чиний зовлон мэдэхгүй л дээ. Надад татаарах чинь уу? Гэхдээ би чамд татаарах чинь. Хинч өрт чадхааргүй хүчрэг эрэхтэй байснаас чам шиг эрдний чулуу мэд хөөрхөн жижиг охин болж төрмөр исэн. Ийм би чамд татарч яхад юунд өртөө готрно вэ гин. Үүнээс хойш жижигхнээ зариг орж дахиж хүчтэй болъё, том болъё гэж бодгоо байлжээ. Үүний дараа ахын клуб 2 хороор баг болж хуваагдаад хин хамгийн амттай рамен хийх тэмцээн зохион байгууллаа. Тэгсэн Норын миний цаг үе ирлээ. Та нарыг амархан ялахтаа жоохон харамсаж гин гэхэд шин би хятадын рамен толтлоо бэлдэж ирсэн. Тиймээс танд худлаа ялагдаж чадахгүй нэ. Уучлаарай гэлсүртэй. Энэ тэмцээндээ бэлдэж төгс рамен хийхийн тулд энэ тентгийн рамен идэж явсаар Огами хөөсөн бөмбөг болоод өглөө. Сүүлдээ явж чадахгүй амраа сууж идэл нэг хүн яг машин даруулагчиж таарад Огами охиныг аварлаа. Ямар ч тач раманы толооны өдөр иржээ. Тэгсэн хоолнд оноо өхөн өнөө Огамигийн аварсан охин бидیں۔ Юутай чи ихний рамен гаргаж иртэл гомн хитрхи хүндэж таарад идэж чадлагуудыг оноо авчээ. Норын баярлал өөрийнхөө рамыг гаргаж иртэл хитрхи олон амт орсон гэд идэх хүсэл нутарч бас л тэг оноо авчваа. Тэгээд эцэст нь клубын ахлагч Чисато болон түүний хамтрагч яллаа. Тэгсэн нөгөө охин би уг нь Огамитай ярилцах гэж ирсэн. Гиснээ унтаад өгчин. Гэтэл унтчих хооронд нь биеийн хувирч шал өөр хүн болц ирээд Огами чамтай сүйт залан суудлыг дэнчин тавьж серфингээр үзье гиндэ. Түүнийг Майгийн устай холбоотой бүхэл зүйлийг өөрийн эд эсчэглэл мэддэг далайн хатан гих очтой. Эмэгтэй хүн сонирхтын болов гэсэн бас үгүй. Өчигдөр Огамигаар авруулаад тэгээ манайхад уралчиж хэрвээ сүйт залан суудлын төлөө эмэгтэй хүн оролцвол өв залгамжлагч болохгүйгээр суудал хоосон үлдэж Майгийн зарилга нь Огамиг суудлаас салгаж өөрөө Огамитай үерхэх санаатай байгаа юм байна. Тэгсэн Норын гэмтэл басуулсан юм шиг санагдаад чи миний найз залууг авах чагаа бол би чамтай үзье гин. Гэхдээ Огами үзэхтэй учраас заавал оролцох ёстой. Тиймээс Майгийн эсрэг Огами Норын хоёр үзэхэр боллоо. Данч Норын огт серфинг хийж байгаагүй. Манай ах ч бас. Тэгсэн Чисато ер нь хэдүүлээ Норын Огами хоёрыг бэлтгэхээр далаа явцгаая гин.
Удалгүй багш эцэг их сурагчийн гурвалсан уулзалт алхны. Тэгсэн Некото эмгтэй болоод Огамигийн ээжгээд хүрээдэртий. Багштай нуулцтал Огамиг багшийн нүдэн дээр зодоод идэг нас. Ямар ч тач гурвалсан уулзалт дуусч Огами ганцаараа ямархоор тэрвэр дээр гарлаа. Тэгтэл Чисато бас иржээ. Чисато удахгүй дунд сургуулаа төгс болохоор ирээдүйд юу хийх, юу болох талаараа ярилцсан байна. Огамигийн хувьд түүний эргэн тойрон дандаа өөрийн зорилгоо шийдсэн аль хэдийн эхний алхмаа хийсэн хүмүүсээсэн болохоор одооноос өөр шин зам мөр хөөхөд оройтсан гэж боддог байжээ. Тэгсэн Чисато болохоор юу болохоо тодорхойлоогүй. Харин ч олон төрлийн ажил мэргэжил судалж байгаад ахлах ангидаа. Бүр их сургуультай орсныхаа дараа ч сонгож болно. Гэхийн сонсоод гинтл түүний дотор алуурчин биш. Энэ чигээрээ өөр хүн болж шин замналаар ч явж болох юм байна гэдгийг ойлгодог. Домогт алуурчин Огами Жусо тэр энэ чигээрээ үлдэж өөр амьдралыг тоолох болов. Аль эсвэл буцаад алуурчин байсан амьдралаа сонгох болов. Энэ хүрээд бичлэг маань дуусж байна. Анимийн 2 дугаар бүлэг нь гарна гэж зарласан л байгаа юм билээ. Тэгээд гарвал анимын гарч дуусныхан дараа ярьж өгнө. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк саба мартваа. Дараагийн бичлэгээр уулзъя. Бай.